Энэ ертөнцид хамгийн аз жаргалгүй хүмүүс бол бусад хүмүүс юу гэж боддогт хамгийн их санаа тавьдаг хүмүүс юм. Баяр баясгалгүй хүмүүс. Та ямар нэгэн үйлчлэгээний газар руу үйлчлүүлэхэд үйлчилж буй хүн тань таагүй сэтгэл төрүүлж байсан удаатай юу? Бусдад соёлтой үйлчлэх нь үнэхээр тийм хэцүү зүйл гэж үү? Тэгэхээр яагаад хүнд үйлчлэх тийм хэцүү байдаг вэ? Энэ бүхний цаадах учир нь тухайн хүмүүс угийн бүдүүлэг соёлгүйдээ бус тухайн хүн өөртөө сэтгэл ханамжгүй байгааг илтгэж байгаа юм. Өөртөө сэтгэл ханамжгүй байдаг хүмүүс нь сөрөг сэтгэлгүйдлөө бусдад халдаах нь амархан байдаг. Тавчхандаа манай улсад ийм хүмүүсээр дүүрэн байна. Тэд яагаад өөртөө сэтгэл ханамжгүй байдаг вэ? Нэгт тэд өөрсдөө сайн мэдэж таниагүй. Хоёрт тэд ирээдүйд эсвэл өнгөрсөндөө амьдардаг. Гуравт тэд өөр хэн нэгэн шиг болохыг хүсдэг. Дөрөвт тэд өөрсдийгөө бөгөөд одоо байгаа бүхнийг голдог. Тавт тэд бусдад зохицож зөв харилцаж сураагүй. Энэ талаар урд нь хэн нэгэн өөрт нь огт зааж өгч байгаагүй. Тэгэхээр өнгөрсөндөө амьдрахч хүмүүс нь өмнө ямар сайхан цаг хугацааг өнгөрөөснөд дурсаж тэр дурсамжинд гацчихсан байдаг нь олонтой. Тиймээс одоо байгаа байдалтай нийцэж чаддгүй. Харин ирээдүйд амьдрахч хүмүүс одоо байгаа байдалтай сэтгэл хангалуун бус бөгөөд өөрийгөө голох шинжтэй байдаг. Тэд амжилттай нэгэн болсон байна гэж өөрийгөө хий төсөөлөхөөс хэтэрдэггүй. Энэ хоёр шинжийн хүмүүсийн нэг төсөөтэй зүйл нь одоо байгаа байдлаа онцлож ирээдүйд зорилго тавьж ирээдүйн зорилготой хүрэхийн тулд юу хийх ёстой вэ гэдгээ боддоггүй. Тэрүүнийхээ төлөө тэмүүлдэггүй. Тиймээс ирээдүйд муу адил уурлаж бухимдсан хүмүүс хэвээр үлддэг. Ийм шинжийн хүмүүс юу ч хийсэн сэтгэлд нь хүрдэггүй. Бухимдаж өөртөө сэтгэл хангалуун бус байдаг. Өөрт ногдсон үүрэг ажлаа хариуцлагатай хийж чаддаггүй. Хийж байгаа зүйлсээсээ ичиж өөрсдийгөө гоочлж хийдэх хүчилдэг. Тиймээс өөрөөс нь илүү хүн харагдвал атаархах сэтгэл төрж тухайн хүнд муухай ашиглаж хачин байдлаар хэрцдэг. Энэ нь тэдэнд зөв хариу үйлдэл хийсэн мэт санагдах боловч яг үүндээ энэ нь өөрт нь сөрөг үр дагаврыг авчирдаг. Жишээлбэл тэд бусад ажиллаж байгаа хүмүүстэйг нийцэж чаддаггүй. Тэд үргэлж ажиллаа сольдог. Тэд үргэлж гинтийн ухамсаргүй сэтгэл хөдлөөнөөр шийдвэр гаргадаг. Ийм зан ааш гаргах нь азгүйтэл уруу өөрийгөө бас ойр дотны хүмүүсээ чирж байгаатай ялгаагүй. Тухайн хүмүүс ийм зан ааш гаргаснаар өөртөө азгүйтэл авчирч бас ойр дотны хүмүүсээ чирж зовлон учруулдаг. Нэг ёсны амиа удсан усуд гэж болно. Хэрхэн энэ азгүйтлийн тойрогноос гарч амьдралаа илүү дээр болох вэ? Өөрийн амьдралаа дээр болох хамгийн чухал зүйл бол өөрийгөө танин мэдэх хэрэг. Өөрийгөө танин мэднэ гэдэг нь өөрийгөө энэ хорвоотой ямар учир холбогдолтой вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ ухамсараараа сэтгэл хөдлөлөөрөө хүмүүст хэрхэн нөлөөлж байгаагаа ажин өөрийн юунд дуртай, юунд дургүй гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Яг амьдрал дээр эдгээрийг таньж мэдэх мэдээж амаргүй. Амьдралын явцад бид маш их өөрчлөгдөж, сайн муу олон зүйлсийг өөртөө шингээдэг. Тэгэхээр та өөрийгөө танин мэдхийн тулд өөртөө нөлөөлж буй зүйлсийг авч үзэх хэрэгтэй. Нэгт баган хүмүүжлийн нөлөө, гэр бүлийн хүмүүжлийн нөлөө. Хоёрт сошиал медиа бөгөөд масс медиагийн нөлөө. Гуравт найз нөхдийн нөлөө. Дөрөвт нийгмийн нөлөө. Бидний багын хүмүүжил бидэнд ямар нөлөө үзүүлдэг вэ? Бидэнд бидний өмнөх үеийнхэн бүхнийг мэддэг мэт аашилж дураараа зааж сургажээ. Монголын ихэнх хүмүүс өөрсдөө бүхнээс илүү гэдэгт итгэдэг. Жишээлбэл монголчууд бол усан Хятад, Солонгос, Японуудаас бүгдээс нь илүү л гин. Харин уур бухимдалтай зүрүүд хүмүүсээр дүүрэн Улаанбаатар хотоо үнэн нүүр царайгаа сайтар ажиглавал бусдаас илүү байгаа гэдэг маань юу л бол.
Тиймээс та өөрийнхөө гэр бүлийн хүмүүжлийг сайн ажиглаж, хэрэгтэй зүйлсийг авч, хэрэггүй зүйлсийг хайх хэрэгтэй. Сошиал медиа бөгөөд масс медиагийн нөлөө. Медиа гэдэг маань биднийг яаж амьдрах, яаж аяглах бүгдийг л зааж байна. Манай улсын медиа хэрэггүй мэдээлэлээр дүүрэн хогийн сав болжээ. Нэмж хэлэхэд ТV програм гэдэг нэршилгээ маань цаана учиртай. Энэ бидний оюун ухааныг програмчилж байна гэсэнтэй адил. Тэгэхээр та бие чимлэхтэй адил тархиа, оюун ухаанаа өөрт хэрэгтэй зүйлээр чимлэх нь зүйтэй. Чөлөө цагаа зөв зарцуулж, чөлөө цагаараа юу үзэж байгаадаа сайн анхаарах хэрэгтэй. Бидний найз нөхдийн нөлөө. Найзуудаа ямар хүмүүс вэ гэдгийг надад хэлвэл би өөрийг чинь хэн бэ гэдгийг хэлж өгье гэдэг үг бий. Монголд хүнтэй найз болоход тун амархан. Бас амархан ирсэн шигээ амархан буцдаг. Тэгэхээр найз нөхдөө сонгохдоо болгоомжтой байх хэрэгтэй. Амьдралд ялагдсан юм шиг сэтгэлгээтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлвэл та яг л тэдэн шиг л болно. Харин эргэн тойрноор суралцаж болохоор хүндлэл хүлээхэр хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй. Цаг хугацаа өмсөлөгч гэж юу вэ? Танаа найз нөхдүүдийн дунд цаг хугацаа өмсөлөгчүүд олон бий. Тухайн хүмүүс нь таны үнэтэй цаг хугацааг үл харгалзан таны цагийг өрсөн хүмүүсийг хэлнэ. Нийгмийн нөлөө. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, нийгмийн ач ивэл сурч, алтан дүрм журмын амьдрахыг бид ойлгож байгаа ч бид өөрсдөө ухамсарлах мэдлэгийг олж харахгүй бол ямар ч өөрчлөлт гадаргуу дээр байх болно. Нийгмийн дарамт шахалтанд орж өөрийн хийх гэсэн зүйлсээ хайж болохгүй. Та бол бие даасан хүн. Шийдвэрөө өөрөө гаргаж, бусдын үгийг хүн дээр бүү хүлээж ав. Гэхдээ бусдыг сайн сонсож, зөв бургыг ялгаж сурах хэрэгтэй. Нийгмийн дарамт шахалтанд тухайн нийгмийн хүмүүсийн санал сэтгэл, шүүмжлэл, хандлага, сэтгэл хөдлөлөөс бүрддэг бөгөөд нэг нэгнээ дарамт шахалтаар боож удирдахыг хэлдэг. Энэ бол бусад хүмүүсийн зан төлөвийг өөрчлөх нийгмийн инженер ба хяналтын арга техник юм. Нийгмийн дарамт шахалтанд найз нөхөд, гэр бүл гэх мэт микро төвшөнд, мөн түнчлэн макро нийгмийг хамруулсан төвшөнд явагдана. Орон болгонд нийгмийн дарамтыг ашигладаг. Өөрийн ямар үйлдэл хийх, яаж бодож сэтгэх, хүнтэй яаж харьцах гэх мэт. Энэ нөхцөл байдлаас шалтгаална танд сайн эсвэл муу байж болно. Тухайн орны онцлог гэдэг маань ерөнхийдөө нийгмийн дарамт шахалт гэсэн үг. Тэгэхээр та энэ бүхнийг авч үзэн өөрийгөө сайн онцлож, өөрийн юунд дуртай, юунд дургүйг сайн мэдж, өөрийгөө сайн танин мэддэг болвол та амжилтанд хүрч чадна.